Герман улсын найзуудтайгаа уулзаад тэд нар юу хэлж байгаа гэх юм бол сүүлийн 5 жилийн хугацаанд юу болсон бэ гэх юм бол би нацист AfD гэх мэт хүмүүсийг үзэн ядснаасаа илүү гадны хүмүүсийг үзэн ядж эхэлж байгаа юм аа. Тийм учраас дараагийн сонгуул дээр би хэнийг сонгох юм бэ гэх юм бол AfD-г сонгоно. Гэхдээ бас амхаа хэлж байгаа. Эдрээ өөр хүн бити хэлээрэй. Би хэлж байна. Би өөр хүн тэнд хэлэх юм бэ. Би өөрөө ч AfD сонгоорой гэл би чам зөвлөө явах шүү. Тэгэхгүй бол удахгүй чиний Герман улс байхгүй болно шүү. Аимшигтай. Германаас буцаагаад ирсэн өчтөр шөнө. Тэгээд одоо шууд ажиллагаа орж байгаа. Тэгээд өнгөрсөн 2 хоногийн хугацаанд Европт юу болж исэн бэ гэх юм бол болдог юмнууд нь болсон. Гэхдээ илүү хурц болж байгаа, илүү аимшигтай болж байгаа. 2 хүн бараг нэг 20-од хүнийг хутгалаад их олон хүнийг алаа хийсэн байна. Хаана юм бэ гэх юм бол Их Британи. За, Германд бас байх та. Тэнд амьдарч байгаа найз нөхдүүдтэйгээ уулзсан, хамаатан саатайгаа уулзсан. Германд амьдарч байгаа монголчуудтай ч гэсэн санаа оноогоо солилцсон юу хэлж байна гэх юм бол амьдрал муудж байна, мярж байна. Хүнсний инфляц амар өндөр байна. Ажлын байрууд ерөөхдөө эрсдэл орж байгаа гэх мэт шин. Цагаачтууд ингээд илүү олон болцсон хэрээс хитэрч байгаа. Таад ингээд мэдж байгаа юм бол одоо бас Европын тэр хаваар зул сар болж байгаа. Christmas болж байгаа. Германд хүмүүс хүүхдүүд юу гэдэг юм бэ гэх юм бол Christmas market дээр томоохон зул сарын яармаг дээр хүүхдүүдэд хоолдог, зугаалгадаг, салхилдаг. Тэгээ ингээд зул сарыг ингээд тэмдэглээ явдаг хэрнээ. Энэ жилдээ юу болж байна гэх юм бол тэр зул сарын дэргэд заяа хашлаг барьж байгаа. Автомашинаас хамгаалтуудыг өгсөрч байгаа. Анемэ томоохон зул сарын үүдэн дээрээ хүмүүсийн керма, хувц хунар, цүнх мөнх бүгдийг нутдаг. Яагаад гэх юм бол хутга гих мэтчлэнгаасаа ард түмнээ хамгаалах гэж байгаа. 15 жилийн өмнө 10 жилийн өмнө 5 жилийн өмнө ч юм байгаагүй одоо юм болцсон байгаа. Яагаад гэх юм бол баахан мэдрэл муутай сэтгэл зүйн өвчтэй оюун ухааны коэффициент муутай хүмүүсийг улстай өрцөн байгаа. За энэ зураг юу харагдаж байна гэх юм бол Англид заяа нэг мэдээж Африкаас гаралтай хүн тэгээ вагон дотор 14 хүнийг хутгалсан. За. Тэгээд энэ төмөр зам дотор вокзал дэргэд бас нэлийн олон хүмүүс дайрсан таад юу харагдаж байна гэх юм бол chaos нь харагдаж байгаа. Тэгээ хүмүүс бас эндээ нас барцсан. За ямар төрлийн хүн байсан бэ гэх юм бол заяа. Өмнө 4 удаа ийм төрлийн гэмт хэрэгтэй холбогдсон байсан хүн. За тэгээ ингээ хэвлэл мэдээллийн юу бичиж байна гэх юм бол train carriage carnage only serves to deepen Britain's broken mood. Ерөнхийдөө Их Британи Европын уур амьсгал ерөнхийдөө ивтэрсэн. Будаа олцсон гэж ярьж байгаа. За, хин бэ? Huntington 4 удаа өмнө хутгатай холбоотой гэмт хэрэг үйлдэл хийсэн хүн. 14 хүнийг хутглаад бас нэг жижигхэн 13 настай залуу. За, хин бэ гэх юм бол энэ хүн юу хийж ийна гэх юм бол бас тэр төмөр зам дотор хүмүүсийг хутгалсан зүхтаад дараа өсчин дээр очиод бас иймэрхүү үйлдэл хийсэн. Харцгаа. Тэгээ юу хийж байгаа. За цүнхнээс юу гаргаж авсан бэ? Та сая харсан уу? Тэ. Ямар амар том хутга вэ? За. Тэгээ ийшээ ороод юу хийж байгаа юм? За энэ хүн 14 настай хүүхдийг хутглаад алсан. Баривчлаагүй дараа нь энэ өргөжлүүлээд энэ өсчин дотор. За ганцхан юм болоогүй заяа. Төмөр зам хүмүүс паниктаад цагтаагийнх Монголд ч ийм юм байсангүй, байхгүй болоос. Ерөнхийдөө анханасаа ийм юм байхгүй байгаасаа. Яагаад гэх юм бол бидний амьдралыг ингээд шал өөр болгочих штэ. 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны арт ирсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи чанд борлуулалт дутж байгаа. За чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоо.
менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахгуулаад анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээл доор. За амжилт нь хүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх юм бол доор. Линкэн дээрээ дараарай. За одоо контентээр өөрчлөлөө. Хүмүүс бас ингээд шүн гарахаас айгаад эхэлсэн байгаа. Хүүхдүүдэд дэлгүүрлүү гарахаас айж байгаа. Хамгийн гол нь эмэгтэйчүүд өдрийн цагаар харанхуу орой хагасаа бүтэн сая өдөр ч гэсэн ийш тийш явахаас айж байгаа. Тэгээд эхнэрүүд нь данаа нөхөртэйгээ хамт гарна. Охтуудыг бүр ингээд гудамжинд гарахаас айж байгаа. Ягаад вэ гэх юм бол эдгээр төмөр зам дотор хүмүүсийг худгалж гин, өсчин дотор худгалж гин, худалдааны гудамж дотор худгалж гин. За томоохон яаранг болоод ирэх юм бол солиотой гарууд машинаар хүмүүс рүү ингээд дайраад та мэдж байгаа те өнгөрсөн жил Германд ямар олон хүмүүс энэс олж нас орсон бэ. За өөр нэг бичлэг заяа. Энэ бас Англи улсад нэг гар бас нэг 10 хэдэн хүнийг хутглаа явсан. Нэг харцгаая. За энэ гартаа хутгахтай заяа. Яг энэ хүн хутгалж байгаа. Амар бай. Тэ газар дээр унтсан. Тэг араас нь нэмж хэд дахин ингээд хутглаад алдсан. That's all I. Тэ энэс илүү үзүүлж чадахгүй. Бас энэ урт бичлэг би тавьчих юм бол шууд demonetized channel back. Show you anymore and I'll get banned on Instagram. He repeatedly stabs this innocent man that's out for a walk. A 49-year-old dog walker is lying on the ground and this 49 настай зөв нохоо салхилуулж байгаа. Man has a knife and he is stabbing him as many times as he can. This is a 22-year-old Afghan national who entered the UK illegally via lorry in 20. За 22 настай Афган. Тэ? Ачааны машинаар орж ирсэн, хууль бусаараа хөөгдөх ёстой байсан хөөгдөөгөө 2020 and received leave to remain in 2022 was arrested on October 28, 2025 after a triple stabbing in London, killing 49-year-old dog walker Neil McMillan and injuring a 14-year-old boy. За 49 настай саяны хүнийг алсан, 14 настай залууг бас гэмтээсэн. Another 45-year-old man attempting to intervene. That 49-year-old man who just went to walk his dog was stabbed to death for no reason. Юу ч хийгээгүй тэр хүнтэй ямар ч холбоогүй тэр хүн ямар ч гин буруу хийгээгүй зүгээр нохоогоо өөрийнхөө төрсэн хоттой өөрийнхөө нутагтаа их орондоо салхилуулж байх үедээ худгалагдсан. За цагдаагийн юу хийж байгаа юм бэ? За Jill Horsfall эмэгтэй хүн. I'm aware of the footage circulating online that relates to yesterday's incident in Uxbridge. За би энэ бичлэгийг харсан. За тэгээ би хүмүүсээс юу хүсэж байна гэх юм бол энэ бичлэгийг бити шеэрлээрэй гинэ. За яа. Энэгээрээ дамжуулаад буруу мэдээлэл тарж магадгүй, misinformation тарж магадгүй, манай улсын уур амьсгал гэх мэт чинь өөр хүний хувийн орон зай, хувийн нууц мэдээлэл хаалдаж болохгүй шүү. За тэгээ хүмүүсийн бас өөрийнх нь амьдарч байгаа хайг майг ингээ энийг нууцлах хэвээр. Тэгээ энэ цагтаа юу ярьж байна гэх юм бол гэмт хэргийн тухай ярихгүй байна. Мигрантын тухай ярихгүй байна. Улс төрийн алдаа ярихгүй байна. Яг гэх юм бол цагдаагийнхан энэ immigration цагаачны бодлогыг хэрэгжүүлдэг, боловсруулдаг хиндэг газар биш хэвгүй юу. Эдгээр юу гэдэг юм бэ гэх юм бол зүгээр хүмүүсийн гэмт хэргийг байцаалтаад шудраг бусна гээд ард түмнийг хамгаалах үүрэгтэй. Би жишээлбэл юм цагтаа байсан бол юу хийх юм бэ гэх юм бол дээр сууж байгаа улс төрчнөө жоохон шүмжлэх баха. Гэхдээ энэ цагтаа юу хийж байна гэх юм бол бичлэгээ бити шеэр, бити мэдээлэл тараагаад иймэрхүү юм ярьж байгаа байхгүй. Яагаад гэх юм бол энэ ард түмнээ хамгаалах үүргээ энэ хүн мартцсан байх шиг байна. За тэгээд Англи улс ямар хүмүүсээр дүүрсэн байгаа юм бэ гэх юм бол хараарай заяа. Тэ өөрийнхөө их орондоо юу ч хийж чадахгүй. Яг угаасаа мэдрэл муутай сэтгэл зүйн өвчтэй. Тэгээ Instagram юм уу, social media дээр тэгээ өдөржин хийх юм байхгүй. Хоол унд бүх юм ерөөхдөө цаанаасаа. Тэгээд Германд хүмүүстэй би найзуудаараа ингээд зүгээр ингээ орой уулзаад юу ярьж байгаа юм бол арай хэрэг сэтэрсэн. Байрын төлж байгаа, гар утсын төлж байгаа, хувцсны мөнгө тусдаа өгж байгаа. За, Германы мөнгө өгж байгаа. Тэгээ үйл болоод ирэх юм бол өвлийн нэмэлт өгж байгаа. Халаалт, цахилгаан бүх төлбөрийн цаанаас юундэр санаа зовхгүй.
Берлин хотод бас орон сууц түрээслийг гэх юм бол баг олдохгүй байгаа. Яг гэх юм бол дэндүү олон хүмүүс ирсэн байгаа. Тэгээ тэндээ баг нэг хэдэн зуун мянган гадны орны хүмүүс ингээ халамжаар амьдарч байгаа. Тэгээ амар сонирхолтой юу юм бэ гэх юм бол хагасаа өдөр, бүтэнсээ өдөр, нэгд өдөр, хоёр дахь өдөр, гурав дахь өдөр тэ өдрийн цаг, оройн цаг баг ялгаагүй ажил хийж байгаа хүмүүс баг харагдахгүй. Тэгээд тэр Alexanderplatz, Friedrichstraße, Potsdamer Platz гэх мэт шин томоохон вокзал, төмөр замын буудлын дээр ингээ харах юм бол үргэлж иймэрхүү хүмүүс бөөгнөрсөн, ажил хийсэн, татвар төлсөн юм юу ч тэгээ ингээ улс төрчин энийг зогсоохгүй байна заяа. Тэгээ Keir Starmer одоо бүр ингээ чимээгүй болцсон. Тэгээ сонгуул дээр одоо арчдах нь ойлгомжтой болцсон байгаа хэрнээ юу гэдэг нэ гэх юм бол ард түмэндээ алцаал явж байгаа, шүүмжлэл явж байгаа. Та нарын буруу бити misinformation, disinformation тараагаад байгаараа бити видеогоо share хийгээд байгаараа гих мэт шиг ингээ яриад явж байгаа. Тэгээ зарим улс төрчин одоо ямар санаа боловсруулад байгаа юм бэ гэх юм бол зөвхөн эмгтэй хүн суух эрэхтэй төмөр замын вагон санаачлагаа явж байгаа. Тэгээ ингээ зүгээр энэ хүмүүс шүү дээ. Иймэрхүү мэдрэл муутай хүмүүс энэ зөвхөн эмгтээчүүд суух эрэхтэй төмөр зам юм байна. За биндээ эндээ суухгүй. Тим шийдвэр гаргахгүй эднэр. Эднэр угаасаа эднэр энэ дураахууд ямар хуйлд санаачл магталтай юм бэ гэх юм бол хүнийг хутгах хорчио гэж хэлчих واخ биднэр. За тэгээ иймэрхүү хуулийг санаачлаа. За окей. Би хүнийг хутгалж болохгүй юм байна гэсэн дүгнэлт нь хүрч магадгүй. Энэгээрээ дамжуулаад хутганы гэмт хэрэг зогсчих юм байна гэсэн тийм бодолтой улс төрчин байгаа байхгүй юу? Тэгээ юу ихтэй бэ гэх юм бол тэр Эл Салвадор хийсэн юм хийх ёстой. Дональд Трампын хийж байгаа юм хийх ёстой. Зүгээр энэ хүмүүсийг мянгаар 100 мянгаар ачаад хөөгөө гарах ёстой. За тэгээ энэ статистик би зөндөө үзүүлсэн те. Их Британи хүн баг өөр Их Британи хүнийг хүчнэтдэг янз бүрийн гэмт хэрэг хийхгүй. Афганистан, Эритрея, Алжирия, Сомалия, Судан, Албания, Ирак, Иран, Египет, Марокко. Африк, муслим гаралтай хүмүүс. За. والرماح العراقي تم اجتياح زينود الله اكبر ولله الحمد. Их Британи руу явж байгаа хүмүүс. محمد Зэв дүүрэн Мухаммад. Юу гэж нэх юм бол Аллаху акбар. Тэгээд энэ Margaret Thatcher-ийн айгу зөв үг санаанд орж байна. If a government can't protect citizens and their property against violence, vandalism and theft, there's little point in having a government at all. Засгийн газар ард иргэдийн амнаас өмч хөрөнгийг тэг гэмт хэрэг хулгаагаас хамгаалахгүй юм бол, хамгаалж чадахгүй юм бол, хамгаалах хүсэлгүй юм бол засгийн газрын хэрэгцээ байгаа юм уу? 1979 онд хэлж исэн гэмт хэргийн эсрэг ерөөдөө хатуу арга хэмжээ авч исэн. Margaret Thatcher бас өөрөө хүнд цаг үеэр хүн болсон хүн, ухамсартай, хүний мөн чанарыг ерөөдөө мэддэг, соёлтой юм уу, соёлгүй юм уу, боловсралтай юм уу, үгүй юм уу? Тэгээ манай орнд байх ёстой юм уу? Манай англичуудтай нийцдэг юм уу, үгүй юм уу? Ерөөдөө мэддэг байсан хүн. Тэгээд ганц нэг авах юм юу юм бэ гэх юм бол ийм цаг үеэр заяа Margaret Thatcher шиг хүмүүс шинээр гарч ирдэг. Заавалчгүй ингэж зовх хэрэгтэй байх шиг байна л да. Тэгээд Герман улсын найзуудтайгаа уулзаад тэд нар юу хэлж байна гэх юм бол дараагийн сонгуулийн үеэр би энэ AfD намайг үзэн яддаг. Тэ? Би нацистуудыг үзэн яддаг. Гэхдээ сүүлийн 5 жилийн хугацаанд юу болсон бэ гэх юм бол би нацист AfD гэх мэт хүмүүсийг үзэн ядснаасаа илүү гадны хүмүүсийг үзэн ядж эхэлж байгаа юм аа. Тийм учраас дараагийн сонгуул дээр би хэнийг сонгох юм бэ гэх юм бол AfD-г сонгоно. Гэхдээ бас амхаа хэлж байгаа. Эдрээ өөр хүнд бити хэлээрэ гэл хэлж байгаа. Тэгээ би хэлж би өөр хүнд тэнд хэлэх юм бэ. Би өөрөө ч тэ AfD сонгоорой гэл би чам зөвлөе явах шин. Тэгэхгүй бол удахгүй тэ чиний Герман улс байхгүй болно шүү. Аимшигтай. За их орондоо ирсэн сайхан байна. Хүүхдүүд тэ чөлөөтэй. Яг манай болохгүй юмнууд зөндөө байгаа. Гэхдээ ийм хутгалдаг ийм хулгайчуд байхгүй да баярлж байна.